Үзэгчдээ эдийн засгийн тойрог нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. За та бүхэндээ өнөөдөр Эрдэнэс 5-7 компани хувьцааг эзэмшиж байгаад нас орсон иргэдийн хувьцааг өв залгамжлагчид нь шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтууд, за мөн зарим төрөмчид компаниудыг татхан болгохтой холбоотой засгийн газрын шийдвэр, за төсвийн алдагдaltaй холбоотой зарим тоо мэдээллийг хүргэхээр бэлтгээд байна. За Монгол Улсын стратегийн томоохон ордуудад тооцогдох 5 бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс 5-7 компани хувьцаанаас Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг. За хувьцаа эзэмшүүлэх ажлыг бол 2011 оноос эхлүүлсэн бөгөөд тухайн жилээс өнөөдрийг хүртэлх хугацаанд тус компани хувьцааг эзэмшиж байгаад нас барсан иргэдийн хувьцаа болон за энэ хугацаанд олгосон ногдол ашгийг өвлүүлэх энэ шийдвэрийг засгийн газраас гаргасан. За уг шийдвэрийг эх сарын 1-ээс хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. За тэгвэл ямар шат дараалттай энэ ажил хийгдэх вэ гэдгийг бас график дээр үргэлжлүүлэн тайлбарлая. За тодруулах юм бол энэхүү шийдвэр нь 2026 оны 6 сарын 1-ээс бол хэрэгжиж эхэлнэ гэдгийг бол тодруулж байна. За энэ хугацаа 2011 оны 3 сарын 31-ээс хойш нас барсан иргэдийн хувьцаа бол ногдол ашгийг бол өвлүүлэх энэ ажил хийгдэхээр байна. За энэ урьдчилсан судалгаагаар бол нийт 130 гаруй мянган иргэн бол энд хамаарх нэ гэж ингэж ойлгож болох юм. Энийг хэн өвж авах боломжтой вэ гэдгийг харуулж байна. За тодруулах юм бол хүүхэд нь, за эхнэр нөхөр нь, эцэг эх нь, за хууль заасан дарааллын дагуу өмчлөгчд нь бол энэ хувьцаа ногдол ашгийг бол өвлж авах энэ зохицуулалт бол хийгдэх нэ. За дараагийн график дээр ер нь энэ хувьцааг лавлах мэдээлэл бас чухал. За өөрөөр хэлэх юм бол иргэд эцэг эх нь, за эсвэл хүүхэд нь нас орсон тохиолдолд тухайн нас орсон иргэний нэр дээр ямар хэмжээний Эрдэнэс 5-7 компани хувьцаа байна вэ гэдгийг шалгах боломжтой. За ингийн тулд 158989 гэсэн дугаартад нас орсон иргэний регистрийн дугаарыг кирилл үсгээр бичээд илгээнэ. За ингэснээрээ бол тухайн иргэний нэр дээр ямар хэмжээний хувьцаа байна вэ гэдгийг бол мэдэх ийм боломжтой гэсэн үг. За цаашлаад 2 дугаар алхам нь юу авах вэ гэхээр за шаардлагатай баримт бичгийг бүрдүүлнэ. За тодруулах юм бол тухайн нас орсон иргэний нас орсны гэрчлэгээ гэж байдаг. Энэ гэрчлэгээ байхгүй тохиолдолд тухайн харьяа улсын бүтээгдэхүүн байгууллага болон сум багийн засаг дарганараас тодорхойлт авна. За цаашлаад өрхийн бүтгэлийн хуулбар бас авчрах нь байна. За төрөл садангийн давлгаа мөн бүрдүүлэх ийм шаардлагатай гэж ингэж үзэж байна. За 3 дугаар алхам нь юу ах вэ гэхээр за эдгээр бичиг баримтаа бүрдүүлээд натрот дээр очих юм байна. За натрот дээр очихдоо бол өвлөгч гэдгээр нотлох ийм бичиг баримтыг бүрдүүлнэ. За нотрот өвлөх бичиг баримтын гэрчлэгээг бол олгоно. За мэдээллийг цахимаар илгээнэ. Натрот дээр очиод өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд за үнэн зөв эсхийн шалгуулад цаашаад өвлөн уламжлах энэ этгээд нь бол цахимаар илгээх ийм боломжтой юм байна. За дараагийн алхам нь юу ах вэ гэхээр үнэт цаасны дансаа шалгах ийм процесс явна. За ийм Монголиа системээр данстай хэсгээ бол шалгах ийм боломжтой. За шаардлагатай бол брокеринг компанид бол очиж үнэт цаасны данс нийлгэх ийм шаардлага үүснэ. За дараагийн алхам нь юу ах вэ гэхээр хувьцаа ногдол ашиг бол тухайн иргэнд шилжих ийм боломж нөхцөлтэй гэж ингэж ойлгож болох юм. За тодруулах юм бол тухайн нас орсон иргэний 1072 ширхэг хувьцаа бүтэн байж болно. За эсвэл энэ хугацаанд тодорхой хэмжээнд төрд буцаан зарах, за мөн сургалтын төлбөртөө шилжүүлэх гэх мэтлэн хувьцааг хөрөнгөний зах зээл дээр нээлттэй арилжаагуулж гисэн тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг бол оруулсан. За тэгвэл эдгээр үйл явцтай холбоотойгоор бас албаны их сурвалжуудын тайлбарыг үзүүлье. Ингээд үн цаасны данс яаж нээх юм бэ? Би өөрөө үн цаасны данстай юу гэдэг энэ мэдээллийг авахын тулд мөн адилхан нөгөө Монголиа системээр ороод профайл гэж баруун доод өнцгтэр байдаг те. Профайл хэсгээр ороод төрд байгаа миний мэдээлэл гэдэг зэсээр ороод үнэт цааснууд хувьцаа гэдэг зэсээр ороход хэрвээ тухайн иргэн үн цаасны данс нээлгээгүй бол иргэн та үн цаасны данс нээлгээгүй байна. Үн цаасны данс нээх гэд товчлуур байж байгаа. Тэрэн дээр нь дарангууд 22 үн цаасны компани нэрсэн жагсаалт гарах юм. Тэндээсээ аль нэг нь сонгоод дарахад үн цаасны дансыг цахимаар нээдэг апруу нь өсрөөд очих юм. Хамт амьдарч байсан өвлөгчдийн тухай бол 3 сарын дотор
татгалзах хүсэлт өгөөгүй бол өв авсанд тооцдог үйлтэй. За мөн 528-ийн 2-т заасан хам тэмдэггүй бүс төлөвлөгчийн хувьд бол 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтэд гаргаагүй бол татгалзсан тооцдог журамтай. Тэгэхээр энэ засгийн тогтоол 6 сарын 1-ээс хэрэгжих учраас одоо гадаад орон нутагт эсвэл тусдаа амьдардаг хүний хувьд бол энэ боломжит хугацаагаа ашиглаад өв татгалзах хүсэлт, өв хүлээн авах хүсэлтэд материал болон материал шиг үр гүйцэтгэж гаргаараа гэж бас хэлмээр байна. За мөн гадаадд бол 50 гаруй улсын 90 гаруй материалын үр гүйцэтгэгч нар элчин консул дээр байршдаг. Нэгдүгээрт маань одоо энэ үзүүлж байгаа одоо нөгөө тодорхойлохоор националчдын холбооноос гаргасан хуулийн зүйл залтаа тодорхойлт байгаа. Энийг иргэд маань одоо хариалагдах насварлалтын тухайн одоо насварсан иргэнийхээ насварлалтын гэрчилгээг аваад очино. Үгүй бол улсын бүртгэлээс насварлалтынхаа лавлгааг авч очиод яг тэр насварлалтын гэрчилгээнд дээр бичигдсэн хаягийн давуу хариалагдах сум дүрэг баг хорон дээр очино. Нэгдүгээрт нь энэ одоо насварлалтын иргэний мэдээллийг бичиж өгнө. Хоёрдугаарт нь түрүүн хэлсэн одоо энэ нөгөө өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар гэж. Энэ дэвтрийн хуулбар маань одоо баг хорон дээр 70 жил хадгалагддаг төрийн баримт байгаа. За хувьцаанд ногдох ногдол ашгийг олгосноор Эрдэнэс тавталгай компани үйл ажиллагаа санхүүд бол ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. За өөрөөр хэлбэл эзэмшүүлсэн хувьцаа ногдол ашиг нь одоо хадгалгаастай байгаа гэдгийг бол албаны их сурвалжууд хэлж байна. За харин олон хүүхэдтэй хувьцаа эзэмшигчид одоо тухайн насварсан иргэний хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд хувааж эзэмсэх, аль эсвэл нэгэндээ шилжүүлэх энэ боломж нөхцөл бол нээлттэй гэдгийг хэлж байсан юм а. За Эрдэнэс тавталгай компани зүгээс яг 2019 болон 2022-оос 25 онуудад нийтдээ ашигтай ажилласан хугацаараа төр ногдох ногдол ашиг буюу мөн нэг хувьцаанд ногдох ногдол ашиг иргэдэд тараагдсан. Тэр дүнгээрээ тухайн жилийнхаа ногдол ашигын нэг жуунийхаа дүнгээрээ тэр одоо дүүлсэн хувьцааны тоо хэмжээ маань үржигдсэн дүнгээрээ бол төвлөрсөн хадгаламжийн төвд бол бүртгэл нь байж байгаа. Компанийн хувьцааны хувьд бол хоёр дахь зах зээлийн арилжаа нэгд хүртэл бол хувьцааг саналын ирэхгүй бусдад зарах шилжүүлэхгүй байх ийм зохицуулттайгаар засгийн газрын тогтоолоор бол журмалсан байдаг. Тэгээд энэ хугацаанд бол энэ эдгээр иргэдийн хувьцааг бол хууль ёсны өвлөгчд нь өвлөн авах бололцоогүй байсан. За энэ онд 2026 оны сая 4 сарын 29-ний засгийн газрын 154-р тогтоолоор хувьцаа болон түүнд хуваарлагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчд нь шилжүүлэх юм боломж бүрдсэн байна. За мөн Эрдэнэс тавталгай компанитай хүлэгдэж байгаа дараагийн одоо шинжилэл бол тухайн компани хувьцааг хөрөнгийн зах зээлийн эргэлтэнд оруулах энэ алхмыг мөн засгийн газраас хийхээр болж тодорхой бодлого гарган ажиллаж байна. За ингийн тулд эхний ээлжинд тус компанийн үйл ажиллагаанд олон улсын аудитын компани орж одоо үйл ажиллагааг нь хянана. За цаашлаад компани эзэмшиж байгаа орд газрын нөөцийг шинжилэн тогтоох энэ ажил бол хийгдэж байна. За ингэснээр тухайн компани үнэлгээ нэг хувьцаанд ногдох ашиг одоо тодорхой болно гэж ингэж үзээд байгаа юм. За эдгээр ажил бол одоо ирэх хугацаа энэ жил бол тодорхой хийгдээд явна гэдгийг бас Эрдэнэс Монгол болон Эрдэнэс тавталгай компани зүгээс илэрхийлээд байсан юм а. За эдийн засгийн тойрог нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээлэлээ хүргэе. За засгийн газрын энэ 7 хоногийн хуралдаанаас Эрдэнэс Монгол нэгдлийн одоо харайнд байдаг үйл ажиллагаа явуулж байгаа зарим компани одоо үр ашиггүй явуулж байгаа тохиолдолд 10 хүртэл компанийг бас татан буулгах, нэгтгэх энэ шийдвэрийг бол гаргаад байна. За уг шийдвэрийг эх сарын 15-наас хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. За урьдчилсан тооцоогоор энэхүү шинжилгээг хэрэгжүүлснээр 260 орчим орон тоо оновчтой болгож захиргааны зардлыг 10%-аар, төрөөсийн зардлыг 30%-аар бууруулах. Ингэснээрээ бол нийт 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах ийм урьдчилсан тооцоог гаргаад байгаа юм байна. Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхардсан, төдийлөн одоо ач холбогдолтой биш 10 компаниг татан буулгах одоо ийм шийдвэр гаргаж байгаа. Ялангуяа одоо тодорхой үйл ажиллагаа нь мөн зээлээр санхүүждэг төслийн шинжтэй төдийлөн ач холбогдолгүй компаниудыг одоо татан буулгах ийм шийдвэрүүдийг гаргаж байгаа. Мэдээж томоохон олбол эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн бүтээмжийг сайжруулах, орон тоог багасгах, ялангуяа дарганы тоог бууруулах энэ чиглэл рүүгээ бас одоо өөрөг чиглэлийг өгж байна.
За Эрдэнэс Монгол нэгдлийг үндэсний баялагын сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд за Эрдэнэс Монгол нэгдлийг Чингис хаан үндэсний баялагын сан корпорац болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг мөн засгийн газраас гаргасан. За энэ хүрээнд тус нэгдлийг уулуурхаан компани хяналт удирдлагын уламжлалт бүтцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, за хөрөнгө оруулалт, баялагын сангийн менежмент, за IPO, за мөн ховчлол хариуцсан олон улсын жишгт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон хөгжүүлэх энэ алхмуудыг үе шаттай хийнэ гэж ингэж үзэж байна. За ингэснээрээ төрийн өмчийн уулуурхаан компаниудын хөрөнгийн удирдлагын менежмент сайжирч баялагын сангийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацаанд өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл боломж бүрднэ гэж ингэж үзэж байна. Эрдэнэс Монгол нэгдэл бол цаашдаа илүү хоёр чиглэлээр ажиллана. Нэгдүгээр одоогийн менежмент болон бусад үйл ажиллагаа за төрийн өмчит компаниуд бодлогын зөвлөмж өгөх, өдөрдөмж өгөх энэ үйл ажиллагаагаа явуулна. Өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй. За хоёр дахь гол чиглэл бол баялагын сан буюу нөгөө иргэдийн нэрийн дансанд байгаа одоогоор 500 мянган голчоод байгаа энэ хөрөнгөө мөнгөө олон улсын зах зээл хөрөнгө оруулалт татах энэ чиглэлийг санхүүгийн зөв хэрэгслүүдийг ашиглаад яаж өсгөж үржүүлэх вэ гэдэг дээр түлхүү үйл ажиллагаагаа явуулнаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хөрөнгийн удирдлагыг зөв хэрэгжүүлэх, за мөн түнчлэн хуримтлалын сан, за 2030 он гэхэд иргэд маань орон сууц, байр, эрүүл мэндийн санхүүжилтийн их усүрийн дэмжлэгийг хэрхэн авах юм бэ гэдэг ч гэсэн урьдчил зохион байгуулах хэрэгцээ шаардлагууд. Гурав дахь нь бол үндэсний баялагын сангийн нэг төрөл болох хөгжлийн сангаа бид нэр хэрхэн эдийн засгийн үр ашигтай эргэлтэнд оруулж даваа талаа захирлыг хэлсэнчлэн бид нар олон улсын зах зээл дээр үн цаашжуулан гадаадын хөрөнгө оруулалтыг татах шин санхүүгийн хэрэгслүүдийг бас боловсронгуй болгож гаргаж ирэх юм бэ гэдэг чиглэлээр бол урьдчилан судалгаануудыг бол хийсэн. За ингээд цаашаага Чингис хаан үндэсний баялагын сан нь Эрдэнэс Монгол нэгдэлтэйгээр нэгтгэгдэж Чингис хаан үндэсний баялагын сан корпорац болон илүү далаацтайгаар гадаадын хөрөнгө оруулалтыг Монголын стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдэд оруулж ирэх шинэ урсгалуудыг, хөрөнгөний урсгалуудыг бий болгох, үндэсний баялагын сангаа зүй зохистой, ил тод засаглалтаагаар иргэдтэй нээлттэйгээр хэрхэн удирдах, аривжуулж Монгол улсын стратегийн ач холбогдолтой хөрөнгийг хэрхэн бас үн цэнийг нь өсгөх юм бэ? Иргэдэд хэрхэн бодит үн цэнийг нь хүртээх юм бэ гэдэг чиглэлээр хамтарч ажиллах болсноо маш баяртай байна. За Эрдэнэс Монгол компанийн хувьд үйл ажиллагаагаа эхлээд 20 орчим жил болж байна. За тус компани бүтэц менежментийн хувьд эрс шинжил хийх энэ он жилүүд эхэлж байна гэдгийг бол хэлж болох юм. За өөрөөр хэлэх юм бол энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр үндэсний баялагын сангийн тухай хууль бодиттой хэрэгжиж за нийт ард иргэд баялагын өгөөжийг хүртэх боломж нөхцөл нэмэгдэнэ гэсэн энэ концепцийг хэрэгжүүлнэ гэдгийг бол хэлээд байгаа юм а. За өргөжлүүд нь та бүхэнд төсвийн гүйцэтгэлтэй холбоотой зарим мэдээлэлээс хүргэе. За Монгол Улсын нэгдсэн төсвийн оны эхний 4 сарын гүйцэтгэлээр нийт төсвийн орлого 8.9 их найт төгрөгтөө хүрсэн. За нэгдсэн төсвийн нийт зардал болон цэвэр зээлийн дүн бол 10 их найт төгрөгт хүрч за төсвийн алдагдал 1.4 их найт төгрөг болсон ийм дүн мэдээ гарсан. За энэ зарим мэдээллийг бас өргөжлүүд нь график дээр тайлбарлая. За тодруулах юм бол эхний график дээр төсвийн орлогын талаарх мэдээллийг харуулж байна. За 2026 оны тухайд бол төсвийн орлого оны эхний 4 сарын байдлаар бол 11 их найт төгрөг байна гэж ингэж төлөвлөсөн. За харин гүйцэтгэлийн тухайд бол 10 их найт төгрөг ийм орлого төвлөрсөн байна. За нийт орлогын бүрдүүлэлтийг хувьчилж авч үзэх юм бол нэг 90 орчим хувийн гүйцэтгэлтэй ийм гүйцэтгэл гарсан байна. За дараагийн график дээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого зарлагын талаарх мэдээллийг харуулж байна. За тэнцвэржүүлсэн орлогын тухайд бол 8.9 их найт төгрөг. За харин нийт зардлын хувьд бол 10.3 их найт төгрөгийн зардал гарсан байна. За алдагдлын хэмжээ бол 1.4 их найт төгрөг болжээ гэсэн ийм дүн мэдээг үндэсний статистикийн хорооноос бол танилцуулаад байна. За харин зардлын хувьд бол урсгал зардал, хөрөнгийн зардал, за эргэн төлөгдөх тээвэр зээлийн хэмжээ өссөн ийм дүн мэдээтэй байна. За төлөвлөгөөг энд харж байна. За эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ бол төлөвлөгөөгөөр бол 23.2 тэрбум төгрөг ингэж төлөвлөж байсан. За харин гүйцэтгэлийн тухайд бол 41.6 тэрбум төгрөг болж зээлийн хэмжээ бол эрс нэмэгдсэн ийм дүн мэдээтэй байна. За харин төсвийн гүйцэтгэлтэй холбоотой бас сангийн яамнаас тодруулсан тодруулгыг хүргье. За төсвийн алдагдал гэдэг маань бол өөрөө бол гадаадын зээлийн
их үсвэртэй байж болно. Нэг бол одоо бондын их үсвэртэй байж болно гэсэн. Өөрөөр хэлбэл 10 жилийн дараа 20 жилийн дараа энэ нэн хөнгөлтэй зээлээ буцааж төлнө гэж тооцдог учраас энийг орлого талд нь бол бүрдэхгүйгээр мөнгө нь бол их үсвэр болоод ороод ирдэг. Зарлага нь бол харин төсвүүдээр бол зарлага бичигтэй очдөг. Тэгэхээр нэг их найдын одоо энэ тэнцлийн алдагдал байна гэдэг нь бол мөнгө нь бол бидний хувьд бол дансанд ороод ирсэн. Зарцуулалт нь өөрөө бичигч учраас орлого байхгүй учраас ингээд алдагдал гэж бол харагдаад байна. За ер нь бол яг хөө зээлийн хувьд бол хувийн хвшилч ялгаагүй, төрийн хвшилч ялгаагүй мөнгө санхүүгийн хувьд бол ямар зүйлд тухайн одоо зээлийг зөв зарцуулах вэ гэдэг л хамгийн гол учир байдаг. Мэдээж хэрэг бол огц зээл авахгүйгээр одоо юу гэдэг нь бизнесийн байгууллагын хвшилчээр төрийн хвшилчүүд яваад иж болно. Гэхдээ нийгмийн одоо шийдлүүлээс энэ олон асуудлууд дээр хурдан хөгжиж гэж бодох юм бол зээл авах шаардлагатай байдаг. Энэ зээлээ харин зөв зарцуулах ёстой. Нөгөө талдаа зээлийн дарамтанд орж болохгүй өөрөө буцаад тэр зээл бас төлөх хэрэгтэй юм зорилго. За орлогын гүйцэтгэлийг харуулаа татварын орлогоо татварын бус орлогын гүйцэтгэл аль аль нь одоо төлөвлөсөн төлөвлөгөөндөө хүрээгүй ийм дүр зураг харагдаж байна. За жишээлбэл одоо татварын орлогоос нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татварын орлого, за тусгай зориултын орлого, одоо албан татварын орлого одоо өссөн ийм төлөвлөгөөтэй байна. За орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар зэрэг одоо энэ орлогууд одоо гүйцэтгэлдээ хараахан хүрээгүй ийм дүр зураг харагдаж байна. За төсвийн орлого бүрдүүлэлт одоо үндсэндээ 7 байгууллага байдаг. Тодруулах юм бол татварын ерөнхий газар, гайлын ерөнхий газар, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, иргэний нисхийн ерөнхий газар, ашигт малтмал газрын тосны газар, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн ийм газрууд байгаа. За тэгвэл одоо эдгээр газруудаас татварын ерөнхий газар, гайлын ерөнхий газар одоо улсын бүртгэлийн ерөнхий газрын одоо биелэлт одоо 80-аас дээш хувьтай байна. Харин бусад байгууллагын орлогын төлөвлөгөө бол одоо 70-аас доош хувьтай байна гэсэн ийм дүн мэдээг бас холбогдох байгууллагуудаас гаргаад байна. За мэдээж манай улсын хувьд бол одоо төсвийн орлогын дийлэнх хувь нь одоо эрдэс баялагын салбар байдаг. За тэгвэл энэ салбараас орлогын хэмжээг бол одоо бууруулахгүй байх. Төлөвлөсөн хэмжээнд авъяачих энэ бодлогыг бол хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа салбарын яамнаас мэдэгдсэн юм аа. Ашиг малтмалын тухай хуулийг засгийн газраас улсын хурл өргөн барих бэлтгэл бүрэн хангалттай дууссан. Ингэх юм бол манай уулуурхайн салбарт бас том хэмжээний өөрчлөлт орно. За зэсийн салбар сэргэлттэй орно. За хайгуулын салбар илт идэвхжсэн ийм одоо үйл ажиллагаанд явагдана. Эндээс бол улс орон нутгийн төсөв бол одоо бас тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. За өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад төсвийн зардал тэлсэн гол шалтгаан бол урсгал зардал нэмэгдсэн явдлаа гэж ингэж үзэж байгаа. За өөрөөр хэлэх юм бол цалин тэтгэврийн огцом нэмсэн ойролцоогоор бол одоо 4 их найд төгрөгийн тооцоолоогүй ийм зардал гарсан гэдгийг бол мэргэжлийнхэн болон эдийн засгчид хэлж байгаа. За өөрөөр хэлэх юм бол 2000 одоо өнгөрсөн оны үдид хилжижсэн одоо жилийн хөгжлийн төлөвлөгөө төсвийн төсөөлөлд бол одоо яг энэ багш эмчнэрийн цалинг энэ хэмжээнд нэмнэ гэсэн энэ тооцоог бол хийгээгүй байсан. За тэр жуудгаа одоо 2026 оны төсвийг анх өргөн барихтаа энэ тооцоо судалгаа бол хийгдээгүй. За улмаар одоо төсвөө боох шатанд одоо иргэний нийгэм байгууллагууд болон одоо тодорхой эсэргүүцэлтэй тулгарч шахал шаардлаганд орж одоо энэхүү шийдвэрийг гаргасан. За энэ шийдвэрийн улмаас бол одоо төсвийн зардал дээр томоохон хэмжээний ачаалал бол бий болсон гэж ингэж ойлгох юм. Өөрөөр хэлэх юм бол 2025 оны зардал 3.2% өсөжсэн бол 2026 онд одоо 4.5% болж нэмэгдсэн. За эх оны одоо төсвийн төсөөллийг одоо мөн хэлцэж байгаа. За энэ төсөөллөөр бол одоо эх жил одоо урсгал зардлын хэмжээ 1.9 их найд төгрөгөөр нэмэгдэх ийм тооцоо гараад байна. За өөрөөр хэлэх юм бол 10.7% өсөх ийм тооцоог бол гаргаад байгаа юм. Төсвийн урсгал зардлыг одоо жил ирэх тусам танах талаар ярьдаг ч гэсэн нөгөө талдаа ийм зайлшгүй одоо зардлууд гарч ирээд одоо усгад цалингийн зардлын хэмжээ ингэж нэмэгдэж байгаа нь одоо төсвийн бодлого дээр томоохон сорилтыг бол бий болгоод байгаа юм аа. За үзэгч та бүхэндээ эдийн засгийн тойрон нэвтрүүлгийнхээ ээж дугаарыг хүргэлээ. Бидэнд хамт байсанд баярлалаа.